Тэгэл өнөөдөр миний нэг өдөртэй хамт байна. Тэгээд би 10:30-аас хумсан дээр цаг авсан байгаа. Одоо 9:30 болж байна. Би 10-гээд гарах ёстой. Сая нүрэн аваачаад кофе цагаа ууж амжихгүй юм шиг байна. Тэгэхээр замаар аваад одоо ямар ч гэсэн нүрээ гэс бодоод. Хамсаа бодуулчихсан. Тэгээ одоо баринд ороход нэг цаг 30 байгаа болохоор тэр оогоор нь 5 дээр ирснэх гээд Монгол хол идчих чинь. Гарч ирэл бараг шууд амар дарж байна. Одоо 1:30-аас баринд орно. Сүүлийн үед миний хоёр мөр амар өвдөд байгаа. Тэгээ нуруу жоох өвдөд. Тэгээд нэг бариулмар санагтаад яваал лээсэн. Тэгээд өнөөдөр нэг юм цаг зав таарад бариулах гэж байна. Би нэрээ юу асан шүү дээ. Тухандаа нөгөө миний тухны яг энэ хэсэгт амар жижиг өрчлөөсөд байгаад байдаг гэсэн хэвгүй. Тэгээд ботокс хийлгсэн. Гой болсон. Өвөн тэр үед бичлэг хийсэн. Тэгээд бүтэмжлэг болж чадаагүй. Би одоо ямар ч байсан хийлгсэн үйл явцаа харуулъя. Өнөөдөр би найзынхаа ажилдаг эмнэлэг дээр ботокс хийлгэх гээд. Одоо болохоор ингээд дээрээ нэлээ юм жижиг хөршлөөс үүдтэй. Тэгээд энэ маань бас нэлээ. Гэхдээ энэ хоёрыг тусны хэд юм шиг үлээ. Би бас ороод ярилцж байгаа хамт хийлгэх үгүйгээ шийдэе гэж бодож байна. Тэгээд нэг юу яахгүй. Тэгээд би бас нөгөө хит юм бүр ингээд таг хөдлөхгүй юм байлахыг хүсэж байхгүй юу. Тэгсэн чи яг миний бодсноор ингээд тэр жижиг хөршлөөсүүд нь байхгүй. Тэгтээ бүр ингээд огт хөдлөхгүй биш. Би сая хуйцаа сүтээ цаа авсан. Шүл идэмээр санагдаад гадаа хүтэн байгаа болохоор. Тэгээд одоо амарчсан хоолой идээд бэжил цаг маань болох баха. Би тэд ганцаараа явж байгаа болохоор жоох одохон дэвчээд байна. Тэгээ баринд орохдоо уулзцгаая. Баринд ороход хүлээж байна. Өмнөх хүн нарийн тусаагүй байгаа юм шиг байна. Гэхдээ одоо л миний цаг болох гэж байна. Йоо, тэгтээ бариулын гэсэн чи амар гоё юм. Миний бүр амар би ингэ батараад хөвшөөдөг. Хоёр нь жоохон хэцүү байгаа. Тэ сайхан бариулж гарч ирчээд найзтайгаа уулзсан. Би бариулж дуусаад тэг гэрийнхэнд кофе шопт ороод ирсэн байна. Өнөөдөр кофе уугаагүй, сая кофе уумар санагдаад. Тэг цаг жоо орой олцоо болохоор дэг кофентэй авчлаа. Яа, би бүр амар өвдөж байна. Одоо маргааш нэг жоохон болрох бах, тэгээл гоё болох бах. Сая бол амар л гүрэж бариуллаа. Тэгээд одоо кофегаа ямарчсан авч гэртээ орчоод тэгээд ороод жоох юм ярьцгаая. Чи манай найз ирээд юм авчирсан байна.
Манай шиг энэ холбоо дууссан байсан. Араас үтсээ. За би гэртээ орж ирээд жоохон юм мэдчихэгаад манай найз ирээд тэгээд бит хоёр түрүү нилээ юм ярьж сууцгааж агаад манай найз сая яваад өглөө. Тэгээ би найзараа нөө Starbucks-аас аяг захиалуулсан байхгүй. Тэгээ тэрийг авчирч өгөөд Starbucks Friends хоёрын хамтарсан аяг. Тэгээ уг нь яг миний харсан аяг дууссан гэсэн. Гэхдээ хоёр дахь таалагдсан нь энэ. Тэгээд хамт задлангаа бичлэг хийчих гэж бодоод байж байна. Тэгээд ийм Френчи юутай сорултай, пиаврын сорултай ингэж нэг хаачихдаг юм. Нэг том биш, нэг жижигхэн биш, яг л гоё. Би тэ угаасаа нэг ийш тийш авч явахгүй болохоор заавал нэг масхардгүй байх шаардлагагүйсэн. Ийм маягтай боллоо. Яа тэгээд нөгөө бариулсан чи хамаг би өвдөө нөгөө бомб тавиулсан чи нөгөөх маань амар хүндрэлээ. Одоо ер нь нүрэмээ цэвэрлчихэд ирдэг хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ уг нь энэ хүндрэл нь арилжуулах гоё болох. Одоохондоо жоохон хэцүүлээ. Тэгээд миний нэг өдөр нэг юм өнгөрлөө дөө. Дараагийн бичлэгээр уулзъя. Bye.